Өнөөдөр Кемпийскийчүүд буудалд энхийг дэмжих ажиллагааны сургамж тэргуун туршлага сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд 6 орны эрдэмтэн судлаачид оролцож энхийг дэмжих ажиллагааны ололт сайн туршлагын талаар улс орнууд илтгэл хэлэлцүүлж энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцсон юм а. Монгол улс 2002 онд энхийг сахиулах үйл ажиллагаанд гишүүн болж 2 ажиглагчийг Сахарын нутагт илгээж байсан. Үүнээс хойш өнөөдрийн хүртэл нийт 22 мянга гаруй монгол цэрэг буюу цэнхэр дуулгатнууд үүрэг гүйцэтгэсэн. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн албаагчийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. 2015 онд би нэгдсэн үндэсний байгууллагын анмис энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа үед бол яг мөргөлдөөн үүссний дараах дүр зураг байсан. Тэр үед бол яг энхийг дэмжих ажиллагааны оролцоо маш чухал. Яагаад гэхээр бүгд тэнцэн яг мөргөлдөөн болсны дараа үе байсан учраас ялангуяа хүүхд эмэгтэйчүүд маш ихээр гэмтсэн, бэртсэн тийм нөхцөл байдалтай байсан. Тэндээс бид нар туслахаас гадна зөвхөн туслаа зогсохгүй энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа тэр монгол эмэгтэйчүүдийн үр гэвэ гэхлээр тэднийг чадварчуулаад өөртөө итгэх итгэлийг бий болгож өшөө эмэгтэй хүн энд ингээд зөвхөн үр хүүхдээ хараад энчээ байгаад байдаггүй. Тэнд өөрсдөнд нь чадвар суулгаад монгол эмэгтэйчүүдийн нэг давуу тал бүхнийг чаддаг байхгүй. Тэрийг өөрсдөнд нь зааж сургаж өсчин бол өсчин үсээ засах чадвартай, хүүхдүүдээ сурган бэлтгэх чадвартай, тэнд байгаа хүүхдүүдийг нь сургуультай, боловсралтай бүхнийг чаддаг болгож чаддаг. Тэрүүгээрээ монгол эмэгтэй энхийг сахиулагчид бусад орны эмэгтэй энхийг сахиулагчдаас бас ялгарч чаддаг. Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд цэргийн оролцуулдаг 120 улсаас 8 дугаарт, эмэгтэй цэргийн албаагчийн оролцоогоор 16 дугаарт, зүүн хойд Азийн орнуудаас 1-р эрен бэлэгдэж байгаамаа. Иймд манай улсын энхийг сахиулагчдын ур чадвар үнэлэмж дэлхийд өндөр үзүүлэлттэй. Түүнчлэн сайн туршлагач хуримтлуулсан учраас бусад улс орнуудтай дуршлагаа хуваалцах, харилцан хамтын ажиллагааг бий болгох нь чухал юм. Бахархлын арга хэмжээ нь болохоор маш чухал онцлогтой арга хэмжээ болж байна. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хувьд бол түнш орнуудын хамтын ажиллагаа бол маш чухал байр суурийг эзэлдэг. Тийм учраас энэхүү баг хуралд оролцож өөрийн орны туршлага сургамжаа бусад энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцдог түнш орнуудтайгаа хуваалцах, мөн тэднээсээ туршлага солилцох гэдэг нь манай Япон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд бол маш чухал. За яг өнөөгийн дэлхийн нийтийн геополитик улс төр аюулгүй байдлын нөхцөл байдлыг харуулна нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд томоохон өөрчлөлтийн цаг үе ирээд байна гэж бид бүхэн ойлгож байгаа. Бид бүхний өмнө хэрэгжүүлдэгээс уламжилт энхийг сахиулах ажиллагаа маань яалчгүй шинэ төвшөнд гарч дараагийн төвшөнд хүрэх шаардлага үүсэт байна. Тийм учраас бид нар энхийг сахиулах ажиллагааны шинэ загвар модулуудыг бий болгохоор ажиллаж байна. Манай зүгээс бол энэхүү үйл хэрэгт оруулах хувь нэмэр нь болохоор илүү байгаль орчинд ээлтэй энхийг сахиулах ажиллагааг энхийг сахиулагчид маань үүрэг гүйцэтгэх чиглэлээр мөн натаа ирсэн манай энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв эрдэмтэн судлаач бид бүхэн энэ хурлын үеэр өөрсдийнхөө дэвшүүлж санаа бодлого хуваалцуулнаа. So the United Kingdom Чигсэн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй албаагчдыг төлхөө оролцуулах бодлогыг баримталж байгаа. За Монгол улсын хувьд цөөн хүн амтай чигсэн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын дунд 19-р ирэмблэгч байна. Хэрвээ эмэгтэйчүүдийн оролцоог дүгнээд үзвэл 16-р ирэмблэгчийн гэдэг бол баг нийт оролцооноос илүү өндөр амжилт гэж харж байна. Тэгээд энэ чиглэлээр ч гэсэн бид бүхэн цаашд хамтран ажиллаж цаашид улам хамтын ажиллагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Та бүхний мэдж байгаачлан дэлхийн нийт хүн амын 50% нь 50-аас илүү хувь нь эмэгтэй хүн байдаг. Гэвч яагаад энхийг сахиулах ажиллагаанд ийм бага хувьтай оролцож байна вэ? Тийм учраас энэ бол их чухал асуудал. Бид бүхэн цаашд хамтарч ажиллахад таатай болно. Энийг тайлбарлахын тулд Английн зөвшөөрөлтөнд энхийг сахиулагчид байна 300 орчим энхийг сахиулагчид бүгд найрамд хүмүүсүүдээ усад үүрэг гүйцэтгэж байна. Инженерийн ротын төвшөнд одоогийн байдлаар бол зөвхөн штабын офицер ажиллагч нарын төвшөнд хүмүүсүүдээ усад үүрэг гүйцэтгэж байгаа. Нөгөө талаас Монгол Улсын зөвшөөрлтөөс 800 гаруй энхийг сахиулагчдын бүгд найрамд хүмүүсүүдээ усад үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол та бүхэнд тоо их учраас зөвхөн удирдлагын төвшөнд бус тактикийн төвшөнд ажиллагааны газар оронд яг бодит цагийн байдал нөхцөл байдал дээр нь илүү их үр өгөөчтэй, үр дүнтэй энгийн иргэдийг хамгаалах бол нэгдсэн үндэсний байгууллагын мандатыг гүйцэтгүүргээ биелүүлэх боломж та бүхэнд биднээс илүү гэж би харж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын энхийг сахиулагчид бүгд найрамдах ардчилсан Конго, Баруун Сахара, бүгд найрамдах Судан, Этиоп, Гүрж, Сирилон, Чад, бүгд найрамдах Өмнөд Судан, Исламын бүгд найрамдах Афганистан, Суданы Дарфур муж, Хилийн маргаантай бүс болох Абияй муж,
Мөн Ирак, Косово, Исламын бүгд найрамдах Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна.